Сайн байцгаана уу та бүхэндээ гигийн өдрийн мэнд хүргэе. 2026 оны 2 сарын 12-нд Бархас байж гариг маань иргэшээж байгаа Proof гариг. За та бүхнийхөө өмнө Тэнгэрийн зэрэг хэлэлгээ тавьсан байна. Өнөөдөр Тэнгэрт гол нөлөөлөх 3 энерги холбоосыг харуулсан байгаа. За тэгээд нэгдүгээрт нь юу холбоос үүсэж байна, ямар холбоос үүсэж байна вэ гэхээр бод гариг маань тийм үү бидний оюун ухааныг иргэшээдэг штэ. Бид нар яаж бодож байгаа, яаж сэтгэж байгаа, яаж хэлж байгаа, яаж ярьж байгаа, гараараа яаж үйлдэлийг хийж байгаа, гараараа яаж машин барьж байгаа гэдэг бүгд хамаардаг тийм ээ. За энэ энерги маань өөрөө энэ энерги дээр чинь бас бидний сурах үйл явц хүртэл хамаарна шүү. Энэ дээр юу холбогдож байна гэсэн чинь ирж байгаа үйл өөр холбогдож байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ирж байгаа үйл өөрөө гэхээр бид нар өнөөдөр юу тайрна маргааш нөгөөдөр дараа жил энийхээ үр шимийг эсвэл үйллэгийг нь хүртнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр айгу бодолтой байх хэрэгтэй өдөр байгааз. За энэ ингээд нэгдүгээр хүсэж байгаа энерги холбоос нь. За дараагаар нь үүсэх холбоос нь юу байна вэ гэхээр нар маань сартайгаа сексуал гээд гоё эерэг холбоос үүсгэж байгаа. Энэ мэдээж таатай хэрэг тийм ээ. Бид нар өөрийнхөө сансан сэтгэн хүсэж байгаа зүйлээ бүтээхэд дэм тус болж байгаа юм гоё энерги байгаа гэсэн үг. За тэгээд нэлээд оройхондоо ямар энерги ирж явна вэ гэхээр санчир гараг маань бидэн дээр зочлогоод явж гинэ замдаа. За тэгээд энд ингээд жоохон сүрг буюу таагүй хатуу энерги холбоос үүсгэсэн байна. Бид нарыг юу гэх вэ гэхээр ухаалаг байгаа ч ээл гин л дээ. Тэгээд сэтгэл хөдлөлөө бас зөв гаргаач гэж хэлж байгаа. Яагаад вэ гэхээр санчир гараг маань өөрөө загсны ордод байна тийм үү? Гэтэл сар маань өөрөө нумын ордод байгаа. Тэгэхээр цөмөр бас өнөөдрийг бас маш ухаалаг дахиад өнгөрөх хэрэгтэй өдөр байх нэ. За ингээд бүгдээр нь амжилт хүсье. Австраас болон байлаа. Баярлалаа. Баяр та.